Хүн та бидний эрүүл амьд явах их хүнс бол цэвэр агаар байдаг. Хүн хоол тэжээлгүйгээр хэдэн хоног явж чадах боловч хүчил төрөгчгүйгээр хэдхэн хоромж байж чадахгүй. Улаанбаатарын утаа хитэрлээ гэж ярьцгаах хүмүүс олон байдаг ч дөрвтэй ажил хийгээгүйгийн улмаас гамшигын хэмжээнд хүрсэн. Харин хүүхдүүд эрүүл ирээдүйнхээ төлөө хамтдаа нэгдэж өөрсдийн үзэл бодлоо бүжгээр илэрхийлсэн юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон хэмжээнээс 14 дахин их агаарын бохирдол тогтогджээ. Хотын энэ их утаанд дагуулгадж буй хорт бодис хүчил төрөгчийн дутагдлаас болж хүний биеийн эдисийн ажиллагаас уларч өвчлөмтгий болохоос гадна ой тогтоолтонд хүртэл сөргөөр нөлөөлдөг. За би арга хөдлөх хамтлагийн бүжигчин UBS чөтгөр бүжиг гэсэн байна. Тэгээ өнөөдрийн арга хэмжээс сайхан бүжиг. Намайг он дээр гэдэг би бүжигээр 11 жил хичээлж байна. Тэгээд энэ агаарын бохирдлын эсхийг дэмжиж тэгээ өнөөдөр хамт энэ хүүхдтэй тоглосон. Сая Сүхбаатарын талбай дээр 100 гаруй хүүхдүүдийг хамруулсан флаш моб бүжгийн төрлөөр одоо бид бүхэн нэгсэндээ төр засгийн анхаарлыг хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө одоо татах зорилгоор энэ арга хэмжээг явууллаа. Үүнд маань ер нь бол нийслэлийн бүх сургуулиас хүүхдүүд хамрагдаад төлөөлөл болсон хүүхдүүд маань 100 орчим хүүхдүүд энэ Сүхбаатарын талбайд бүжиглэлээ. Хойштоо бид нэр 100-аас одоо 1000 хүүхдийг хамруулсан ийм үйл ажиллагаа явуулна. Энэ удаа бол хүүтэн байгаа учраас бид бас тэр олон хүүхдүүдийг хамруулж чадсангүй. Намайг Баатарпурын их төлөв гэдэг. Би 12 настай 1-р сургуулийн 7-р ангид сурдаг. Би энэ арга хэмжээнд оролцохдоо маш баяртай байна. Яагаад гэвэл эцэг эхчүүд агаарын бохирдлоос олж хүүхдүүдийг сонсохгүй тэрнээс олж бид нэр бүжгээр илэрхийлж утаагаар маш дүүрэн байна. Биднийг авраач гэж тэгэж бүжгэлсэн байгаа. Тэгээд би энэ арга хэмжээнд оролцохдоо маш их баяртай байна. Энэ болохоор стрит урлаг годомжны бүжиг гэсэн. Тэгээд годомжны бүжиг бүжгэлдэг хүмүүс бас зүгээр нэг бүжгэлдэг биш үү те. Бид нар бас байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалдаг. Бид нар бусдад адилхан бүжиглэх дуртай хүмүүс. Тийм болохоор бид годомжны бүжгээрээ хорт утааны эсрэг тэмцэе гэсэн тийм шийдэл төрсөн. Үед агаарын бохирдол ихснээс болоод хүүхдүүд ялангуяа одоо хорт хавдар болоод амьсгалын замын өвчлөл мөн одоо цусны архаг өвчнүүд бол ихсэж байгаа. Тийм болохоор төр засгийг одоо ядаж энэ одоо өвлийн улиралд ард түмнийгээ те хүүхдүүдийг одоо маскаар хангаач. Одоо инээдэг маскын хамт олон бас бид нартэй энэ удаа хамтарч ажилласан байгаа. Мөн нийслэлийн одоо төр засгийн хэргааны байгууллагууд биднийг маш их дэмжсэн лээ. Тэгэхээр энэ гол зорилго нь бол хүүхдүүд агаарын бохирдлоос болоод одоо өвчлөл сүүлийн үед нэмэгдэж байгаа учраас энэ зүг рүү одоо төр засаг нийгмийн одоо анхаарлыг татгал юм зорилготойгоор энэ удаагийн арга хэмжээг явууллаа. За өнөөдрийн ийм хүйтэнд утааны энэ хорт утааны эсрэг хөгжсөн ирсэн ийм их зориг гаргаж өөрсдөө өвчлөлтөд ажиллаж ирсэн бүх хүүхдүүдэд маш их баярлалаа гэж хэлье. Тийм. Өнөөдөр бас их гадаа хөтөн байна. Тэгээд бас бидний бүжийг үзээд бас бидрийг дэмжээрэй л гэж хэлмээр байна. Тэгээд хамтдаа агаарын бохирдлын эсрэг тэмцэцгээе. Ийм л өөдрөх сэтгэхүйдээ амьдарч буй залуусын маань үзэл бодол нэг л өдөр биелээ олно гэдэгт итгэлтэй байна. Сайхан ирээдүй сайхан амьдралын ууд хамтдаа итгэлтэйгээр алхацгаая.